хүн юмд ийм зориулагдсан юм шиг санагддаг байхгүй. Урлаг, соён гэгэрүүлэх, боловсрол тий. Тэгээ тэр хүн бол би энд зориулагдсан гэдгийг мэдэхгүй л дээ. Гэтэ тэр нь бол ийм тоотой хэдэн. Тэднийгээ энгийн хүмүүс нь харж өөрсдөндөө ийм чаленж тавьдаг. Тэрүүгээрээ эргүүлээд стресстэй байдаг. Би заавал мундаг байх хэрэгтэй гээл тий. Би заавал ийм байх хэрэгтэй. Зүгээр ингээд байгаа моментонтой жаргалтай жоохон чийлрээл 50 байхаар онж байгаа юм ихчсэн зүгээр ингээд бос түнтэй харьцуулахаар алдж байгаа юм шиг зүгээр сэтгэл төрдөг. Факт нөгөө нэг хэд чинь төрүүлээд хэлчихлээ шүү дээ. Чийлрээл гэдэг. Зүгээр тиймэрхүү зүйл байдаг. Хоёрдугаар тэгэхээр нөгөө нэг юм зарим хүмүүсийн зөвлөгөө өгдөг шүү дээ. Сошиалор ч гэсэн явдаг. 40 50 гарцсан ах нар те арай сүүл ажил төрөл найтайхан болж байгаа хүмүүсийн зүгээр яриа байдаг. Тэр гэхдээ хүнд нөлөөлт юм л. Тэрнээс болоод шууд биес бол тавьдаг тул надад бол бас байсан шүү дээ. 50 идтэй те ах нэг ах яриад байгаа. Болд юм дөө гэх те. Би ч өстө нэр 45 хүртэл ариг шаасч тэгээд. За ингээ миний амьдрал сүрлээ гэжээд л амьдрал иргэдгийн хэдэн ч насанд би одоо 50 ид байр саваа авчлаа. Одоо миний амьдрал сайхан байна гүйттэй. Би шууд гутлаад яасан заа баста ер нь NBA тоглоё гэж шааж. Тэр нь гэхдээ чийлэрч болохгүй юм лээ. Ер нь нэг хүн нөгөө хүний амьдралыг заана гэж ер нь л байх боломжгүй зүйл юм бэл. 10 хүн нийлээд 10 туршлага нийлж байгаа нэг хүн зөвлөгөө өгж болж чадах юм. Заахан өөр өөрсдийнхоороо бас гоё бодсон сансан юм а хийгээл явж байгаа. Заана гэдэг чинь зөвхөн онлыг зааж болж байгаа. Гэтэ амьдралд өөрөө онл байхгүй шүү. Тэгэхээр ингээд хүнд амьдрал заана гэдэг чинь ямар утгагүй зүйл байна.